За Valar Morghulis хэдүүлээ уулзсангүй нэлээд удаан хугацаа өнгөрлөө. Бараг 2-7 хоног орчим болчихов. За тэгээд энэ хугацаанд ямар тааж миний бие жоохон өвдсөн. За тэгээ ер нь хагалгаанд ороод тэгээд ямар тааж 14 өдрийн хугацаанд тэгээд тэнхэрх гэж нэлээд хугацаа зарцууллаа. За тэгээд нэгэндээ эхлүүлсэн байсан ажил маань эхлүүлээд ингээд хайцсан болохоор дуусахчмаа санагдаад болдгоо. За тэгээд ямар тааж би жоохон өндөр өнгөөр бол ярьж чадахгүй. Тэгээд ямар тааж нэгэнтээ эхлүүлсэн юм чинь гүрийж агаад ядаж нэгдүгээр сиснээ бол дуусгахыг гэсэн бодол бол байна. За тэгээд миний царай мэрэ жоохон ядарсан байгаа. Хата энэ маань бол мэдээж хагалгаатай маань холбоотой. За тэгээд ямар тааж одооноос бол бие минь бол нэлээд сайжирсан. Тэгээд ярих хэмжээний тэнхэлтэй болсон. Тэгээд зүгээр сууж ирсэнс ямар тааж нэгэнтээ эхлүүлсэн ажлаа жаахан ч гэсэн явуулжээ гэж бодлоо. За олон юм ярихгүй хэдүүлээ шууд эпизод 3 руугаа орцгоё гэж бодож байна. За ерөнхийдөө season 1-ийн эпизод 3 дээр хэдүүлээ өмнөх 2 дугаар ангиас 3 дугаар ангийн хооронд ерөнхийдөө 3 жилийн хугацаа бол өнгөрцөн байгаа гэж ойлгож болно. Тэгээ 3 жилийн өсрэлтийг хийсэн байгаа гэсэн үг. За тэгээ өмнөх ангиас 3 жилийн дараах үйл явдал бол эхэлж байна. За кино маань мэдээж юугаар эхэлж байгаа гэхээр Corlys Velaryon тэгээ Corlys Velaryon-ы туг шатж байгаагаар одоо далайн юм мөр гэдэг чинь тийм тэмдэгтэй туг шатж байгаагаар бол кино маань дүрслэл эхэлж байгаа. За тэгээ яг энэ шатж байгаа дүрслэл бол ер нь одоо ингээд яг энэ сцен маань бол юг харуулж байна вэ гэхлээр одоо Corlys-ийн гэр бүл бол ер нь бол нуран унжаахан биш үү дээ гэж их тийм зөвнөлийг харуулж байгаагаар яг энэ хүү сцен маань бол эхэлж байгаа гэсэн. За ингээд одоо энэ хүү туг маань хаан шатж байна гэхээр нөгөө хэдүүлээ өмнөх ангиуд дээр жисэн Stepstones гэдэг газар бол тулаан болж байгаа тийм ээ. Карл Драхар гэдэг нөхрийн одоо өөрийгөө бол ханхууч гэж нэрлэдэг байгаа тийм. Түүний удирдлаганд адмиралын одоо удирдлаганд байгаа бослого болж байгаа далайн дээрэмчтэй. За тэгээд тэн дээр бол одоо манай Corlys Velaryon бол тулаан хийж байгаа. За юу нь тулаан болчихвоо гэж асууж магадгүй. За энэ болохоор хэдүүлээ 2 дугаар ангийн төгсгөл дээр бол Corlys Velaryon Daemon 2 хоорондоо ярилцж байгаагаар бол кино дууссан шүү дээ тийм ээ. За тэгээ энэ хоёр маань нийлж агаад тэгээд энэ Stepstone дээр байгаа энэ босогчдыг одоо ерөнхийдөө бол дарахаар дайн зарласан байна. За ингээд энэ хүү дайн маань бол сунжраад 2-3 жилийн нүрийг бол үцэцсэн нэлээд сунжирсан дайн болж байгаа гэсэн үг. За тэгээд манай одоо нэг Драхар те нөхөр бол ингээд нэг одоо бас нэг эзнийг юм шиг байгаа те. Одоо нэг нөхрийг ингээд цовдлж байгаа модон ингээд цовдлоод авчаа хоолж байгаагаар сцен маань л эхэлж байгаа те. За тэгэнгუთ яг тэгжсэн чинь тухайн үед одоо юу болж байгаа гэхээр Daemon ирж байгаа ш луутгаа ирж байгаа те. За тэгээд тухайн залуу маань болохоор одоо миний ханхуу ирж гэн те. Daemon намайг ирж гэн. Daemon намайг авраарай гэдгсэн чинь яаж байгаа гэхээр луун шууд дээр нь гიშгэ хийж байгаа шүү дээ. За энэгээр хэдүүлээ юуг харуулж болж байгаа гэхээр хэрвээ луу дайнд орох үед юу болдог вэ гэхээр луу бол ялахгүй. Манай танаа тал гэж ер нь бол ялахгүй. Луу бол бүгдийг устгадаг гэсэн. Тэгэхээр луу дайнд орох үед юу болдог вэ гэхээр маш их хэмжээний хор хохирол бий бол ер нь бол бий болдог юм аа. Тэм учраас одоо Viserys хааны бас нэг одоо авууштай талны зүйл нь юу вэ гэхээр лууг бол дайнд оруулахыг хүсэхгүй байгаадсан. За тэгээд яагаад хүсэхгүй байсан бэ гэхээр мэдээж ийм зүйл бол болдог байна. Луу дайнд орох үед манай талч бай, танаа талч бай, луу хэнийг ч ялгахгүй ер нь бол хятдаг гэсэн. Тэг маш одоо хор хохирол нь маш өндөр л гэсэн үг л дээ. Тэм учраас одоо сая л ингээ те тэр том луу тэнд манай талын хүн байгаа гэдэг ялахгүйгээр дээр нь бяц гიშг хайж байгаа шүү дээ. За тийм учраас тийм зүйл болж байгаа. За ингээд энэ одоо Stepstone-ы далайн дээрэмчтэй бол ямар дайн хийгээд ингээд сунжраад бүр луутай дайтах хэмжээнд дээр ингээд дайн сунжраад байгаа вэ гэхлээр эдгээр бол партизаны дайн хийгээд байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд одоо энэ өндөр уулууд байгаа. Энэ уулууд руу нүх ухаад ингээд яваад орцсон. Тэгвэл луу орж чадахгүй. Луугийн гал тургаад бас хүрхгүй ийм зайд нүх ухаад орцсон гэсэн. Тэгээд луу хүрээдэрнгуут нь бүгдээрээ нуугдаж өрлөгөө орчоод тэгээд луу яваад гараад ирдэг. Тэгээд ингээд дээрмэ хийгээл ингээд дайтал идэх. Тэгээд луу өрөнгууд яваад орчдөг. Ийм дай хийгээд байгаа гэсэн. Тэгэхээр одоо манай Velaryon Corlys болон Daemon ерөөсөө яаж чадахгүй гэдэг энэ ийм дайнд байгаад байгаа гэсэн.
За тэгээд яг энэ дайны эхлэлийг харуулж шүү дээ. Яматаж Craxus гэдэг луу маань бол ирсэн байна. Тэгээд Demon ирсэн нөгөө Dracharыг дуудаал тийм ээ. За тэгэл ингээд тэгсэн чинь ном сумаар харвж байгаа. За тэгээд Demon ингээл гараа өрөхөд ингээд луугийн хайрсаар сумыг хамжуулсан чинь Demon оногдчихж байгаа. За яг Demon оногдох энэ үед юу болж байгааг луу орилж байгаа үстэй тий. Луу ингээд орилж байгаа хөө ингээд маар ихраад ингээд орилж байгаа гэсэн. За тэгэхээр энэгээр хэдүүлээ юуг харж байгаа гэхээр хэдүүлээ ингээд киноны жижиг сценүүдээс хэдүүлээ энэ луу хүн хоёр тий луу таргарын хоёр хоорондоо ямар холбоотой юм бэ гэдгийг хэрхэн харуулад байна гэдэг хэдүүлээ ингээд цохос дурдаад явж яа гэж бодож байна. За яг энэ хэсэг дээр болохоор луу демоны одоо яг энэ хүзүү хэсэгтэр галтаа сум онох үед луу бол тэрийг мэдэрч одоо өвдөж гин гэсэн үг. Нэг ярих юм бол өвдөж байгаа. Тэгээд луу мэдрээд тэгээ орилж байгаа гэсэн. Тэгэхээр луу болон одоо таргарын хоёр хоорондоо тийм холбоотой байгаа байхгүй. Оюун бодол болон бие махбодын хувьд тийм холбоотой хоорондоо оюун тархиараа ярилцдаг, ойлголцдог. Тэгээ бас бие биенийгаа мэдэрдэг гэдгийг яг энэ сцен бол ингээ харуулж байгаа маа. За тэгээд луугаар демон шархацсан учраас луу бол яваад өгч байгаа. За ингээд яг энэ удаагийн сцен дээр бол мэдээж демоны ялагдлаар энэ хөө сцен бол дуусж байгаа. За тэгээд дүрс үсрээд King's Landing гэдэг бол ингээд дараагийн дүрс рүү шилжиж байна. За тэгээд одоо King's Landing дээр бол юу болж байгаа гэхлээр манай хаан тийм ээ. Хаан одоо баяр тэмдэглэх гээд бол байж байна. За тэгээд яг баяр тэмдэглэхэд байж ах үеэр бол мэдээ ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө тусламжийн мэдээ бол ирж байгаа гэсэн үг байхгүй. За туслаач гэдэг хэн бичсэн байх юм дэж Corlys бичсэн байж таарах. Тэгээд юу болж байгаа гэхлээр одоо ингээд дайнд бол одоо яг тэрхүү Stepstones дээр болж байгаа дайнд бол ялагдчихж байна. Тэр арал дээр болж байгаа дайнд бол ялагдчихж байна. Тэгээд бидэнд тусламж үзүүлээч гэсэн. Тэгээ хаан юу илэрхийлсэн бэ гэхээр яг одоо намайг 50 орхио те наадах чинь дараа болъё. Одоо би бол баяр тэмдэглэмээр байна. Амармаар байна гэдэг зүйлийг хэлж байгаа. За ингээд сцен шилжээд за тэгээд Alicent хааны хатан Alicent за тэгээд тэр өвөр дээр нэг цагаан толгойтой бяцхан хүү сууж байна тийм ээ. Тэгээд хаан ингээд баяртай. За тэр хүү хэм бэ гэхээр Aegon Targaryen баг. Aegon буюу одоо Aegon-ы 2 дугаар Aegon гэсэн. Нэрнийхээ 2 төгч гэсэн үг байхгүй. Тэгээд Alicent-ийн том хүү 2 дугаар Aegon Targaryen тэр өвөр дээр бол сууж байна. За Aegon Targaryen гэдэг нэрийг хүртэл өгчихсэн тийм ээ. Тэгээд дээрэс нь яаж байгаа гэхээр Alicent мөр бас жирэмсэн байгаа даа ч тийм хоёр дахь хүүхдээ тээсэн жирэмсэн бол байна. За тэгээ энэ дээр нэг хоёр Otto Hightower гарч байна. Otto Hightower-тай хамт одоо нэг хүн зогсож байна. Энэ бол хэн бэ гэхээр Otto Hightower-ийн ах Hobart Hightower гэж хүн байна. За энэ хүн бол одоо нөгөө нэг юуны Hightower одоо цайзын юу гэсэн эзэн гэсэн. Одоо түүний ах нь болж таарч байна. Тэгээд Hightower овгийн одоо эзэн нь бол байгаамаа. За тэгээд тэр хоёр ингээд ерөнхийдөө одоо тий ахын ч гэсэн одоо Отод бол ингээд хэлж байгаа тий. За энэ бол дараагийн хаан юм биш үү? Хаан цуух ёстой юм биш үү? Тий өв залгамжлагч эрэхтэй хүүхэнд төрчлөө штэ. Тэгэхээр одоо энэ бол Aegon ч ингээ хаан болох юм биш үү гэдэг тиймэрхүү яриаг бол ингээд юу нь ярьж байна. За тэгээд Viserys хаан бол одоо Rhaenyra-г үнжигээ цаа. За ингээд 8 наадам хийнэ, ан хийнэ гэдэг ингээ иймэрхүү яриагаар Rhaenyra-г хайлгуулж байна. За тэгээд Rhaenyra хаан гэсэн бэ гэхээр одоо Old God буюу те одоо хөгшин бурхтын модны доор Rhaenyra сууж байна тийм ээ. За тэгээ энэ сценийг хэдүүл харах юм бол хэдүүлээ өмнөх сценүүд дээр бол одоо Alicent Rhaenyra хоёр те гэ би биндээ найзууд тэгэл Alicent-ийн өвөр дээр Rhaenyra тоглоод тэг ингээ үрийн налцсан юм шиг гой дулаан уур амьсгалыг ингэж энэ хэсгээс харж байгаа. Тэгээд тухайн үед бол одоо Rhaenyra ном уншихгүйгээр Alicent л ном уншицны шалах гад байжсэн бол тухайн үеийн сцен бол ингээ гоё юм эрхэлсэн бибидээ эрхэлсэн найзалсан зөөлөн уур амьсгал байсан бол яг энэ сцен бол тэгээ модны доорх энэ сцен бол одоо юм хүүтэн тэгээ Rhaenyra ганцаараа тэгсэн мөртлөө ном уншаа сууж байгаа. Тэгээ хажуудаа одоо дуучдыг ингээ суулгацсан, дуучныг суулгацсан те ингээд байж байгаа. Тэгээд энэ дуу болохоор нэг хин Nymeria гэдэг гүнжийн тухай дууг бол одоо яг энэ хэсгээр бол ингээд дуулж байгаа. Тэгээд хэдүүлээ тэр гүнжийг бол өмнөх анги дээр бол ярьсан шүү дээ. За тэгээд ингээд байж байгаа хэсгтэр. За тэгээд энэ дээр бол Alicent л хурж ирж байгаа. За тэгээд Alicent тэр хоёрын хооронд ингээд маргаан үүсэж байна. За тэгээд энэ бол таны тушаал уу гэдэг чинь тушаал гэдэг ингээд. За энэ хоёрын харилцаа бол ерөнхийдөө хөндөрсөн бол харагдчихэв. За тэгээд энэ бол юунаас болсон бэ гэхлээр
мэдээж бол одоо өмнөх Алисент Аавттай нь одоо тий өөрийнх нь Висерис хаантай одоо дотносч байсан тэр бүх зүйлээ тас нуусна. Тэгээд тас нууснаас болж одоо мэдээж Рейнер бол гомдсон бах. За тэгээд тэр хоёр хоорондоо суугаад одоо ингээ өөр хүүхэдтэй болцсон. Тэгээд үүнд бол мэдээж Рейнер нэгдүгээр шалтгаан тий харилцаа нь холдож байгаа нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар шалтгаан нь бол мэдээж одоо Рейнерэ дээр ирж байгаа дарамтууд байгаа даа. Хаан ширийн суун өв залгамжлал авцсан. Тэгтэл хүмүүс голоод байгаа өөрийг нь гэдэг ийм дарамт бол ирж байгаа. 3-дугаарт болохоор мань хүн өсвөр насны охин одоо 17 настай. Тэгээ яг өсвөр насны. Тэгэхээр өсвөр насны одоо сэтгэл зүйн юм ороо бусгай юм хэлбэлзэл. Дээрэс нь ээж нь нас орсон гэдэг. Тэгээ маш их ганцаардлыг амсаж байгаа. Иймэрхүү олон шалтгаанууд нөлөөлж байгаа. Тэгээ энэ шалтгаануудаас болоод одоо ерөнхийдөө одоо Рейнер Алисент хоёрын харилцаа бол маш хөндөрсөн байна гэдгийг эндээс харж байгаа. Тэгээд дүрс шилжээд сүүх тэргэнд явж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээд тэрэн дээр бол одоо Алисент бол ингээ анзаарахгүй ярьчихж байгаа шүү дээ. Би эйгон мод аяга хурдан төрсөн шүү дээ. Би аяга амархан төрсөн гэдээ ярьсан чинь Рейнерэ тэрэнд идүүцэж байгаа хэсэг бол харж байгаа. Тэгээд тэрэнд ганцаар Рейнерэж гэлтгүү Висерис хаанч гэсэн юм бол идүүцэж байгаа тийм хэсэг бол гарч байгаа. Тэгээ өөр дээр нь байгаа хүү бол мэдээж 2 дугаар Эйгон Таргариен бол байж таарна. За тэгээд ерөнхийдөө ан хийн гэ тэ найр наадан тэмдэглэж ан хийнэ. Тэгэхээр Эйгоны төрсөн өдрийг бас тохиож байгаа тийм ээ. Тэгээд Эйгоны төрсөн тэмдэглэнгээ ан хийнэ гэсэн. За хэдүүлээ ан хийнэ гэдэг дээр жоохон сериусны хандъя. За энэ дээр бол ингэж байгаа штэ. Яг энэ өмнөх анги дээр баха Рейнера Хүлэгт Баатарыг сонгодсон штэ тэ. Хүлэгт Баатарыг сонгоод ингээд. Тэгсэн чинь хамгийн эхний Хүлэгт Баатар нэг юм залуу байдсан штэ. Тэгсэн чинь тэр ингээд одоо анхи хийсэн хууль бус ан хийсэн хүмүүсийг гэж барьж одоо шийдгсэн тийм Хүлэгт Баатараа гэдэг хэсэг гардаг байхгүй. За тэр тэгэхээр ерөөхдөө одоо яг энэ цаг үе дээр юу вэ гэхээр ан хийнэ гэдэг нь бол хориотой зүйл байхгүй. Нэгдүгээрт ан хийнэ гэдэг нь хориотой. За тэгээд хэрвээ хулгайн ан хийсэн бол тэрийг бол цаазаар авах хэмжээний юм ялтай. Хүнд ялтай. Тэгэхээр ан хийнэ гэдэг бол маш хориотой зүйл байна. Тэгээ Жорж Мартин бол яг нөө хэлсэн байдаг аахгүй. Нөө Game of Thrones дээр Роберт хаан гэдэг ан хийнэ гэсэн чи өөрийнхөө дүүгээ дагуулсан, нэг хяага дагуулсан гэдэг нэг гуруулаа илүү дөрвүүл ингээ ой модон дотор алхаж дөрвөн хүн ой модон дотор алхаж байдаг шүү дээ. За яг тэр сценыг бол Жорж Мартин бол өөрөө тэгж аахгүй. Би бол тэр сценд дурггүй те. Тэр бол миний хамгийн үзий ядам сцен. Яагаад тэгэхээр яг бод байдал дээр ан хийнэ гэдэг нь бол нэгдүгээрт хориотой зүйл. Хоёрдугаарт хаан ан хийж байгаа бол яг энэ сцендээр гардаг шиг ийм бол анг бол хийх ёстой гэж дүрсэлсэн. Тэгээд яг тэр дүрслэг бол энд гаргаж ирж байгаа. Тэгээ ан хийнэ гэдэг нь нэг өөр хэлэх юм бол одоо баяр наадам тэмдэглэж байгаа. Тэгээ маш их нүсэр зүйл болно тий. Тэгээ өмнө дээр яг юу байх хэвээр гэхээр асар бод маш олон асар бод. Тэгээд ноёдууд өргөдөөд ирсэн тий. Тэгээд нохоо, найр наадам бүхэл бүтэн хороо цэрэг гэл тий ингээл ийм нүсэр олон сүртэй юм болж байгаа ан хийхэд бол тий. Бүр ингээ хороо цэргээр явж байдаг. Тэгэл яг хоо энэс дээр болохоор ингээ тэгээ хааны өмнөөс ан хийх хүмүүс нөө ангийн хайгаал явж байгаа л да. Гэхдээ энэ зурглалын хувьд бол одоо энийх маш том арга хэмжээ маш сүртэй. Тэгээ ан хийнэ гэдэг нь бол ийм том хэмжээний арга хэмжээ гэж болдог. Магадгүй хэдүүлээ Монголын одоо хаадын түүх төр ч гэсэн одоо ан хийхээ Чингис хаан ан хийхээр явлаа гэхэрж ингээл ийм дүрслэгддэг шүү дээ. Нэг ганцаараа ай мод тэр гүгүүд эдгүй шүү дээ. Ямар тааштай хороо цэргээрээ бөөнөрөө явж идэг те. Асар майхан зас тэр чид амарч байгаа байхгүй те нэг талдаа. Тэгээ баяр наадам болж байгаа гэсэн үг шүү дээ. Нэг талдаа ан хийнэ гэдэг чинь тийм хэлбэртэй гэсэн. Ер нь бол тэгэхээр одоо энэ сцен бол маш гоё сцен гэж та бүхэн ойлгож болно. Хэдүүлээ болохоор гот дээр ан хийнэ гэсэн чинь зүгээр нэг юм айгүй инээдтэй юм хараад байна шүү дээ. Яг хуу Старктийн хойд нутагт болохоор нэг Роберт бас нэг ан хийдэж шүү дээ. Тэр Старк тэгээд Роберт хоёр те. Тэгсэн нээд Роберт хоёр те. Тэгсэн чи яг нэг бахан цэрэг дагуулж. Тэр түүнээс бол өмнөх сцен дээр амар инээдтэй юм байна шүү дээ. Тэгээ энэ сцен бол маш тийм гоё бол хэсэг ингээ харагдажсэн. За тэгээ ингээ гоё найр наадам тэгээ бүх ноёдууд бол энэ ч хуран цугласан байна. За тэгээд ингээд ханхуг одоо хааныг юунаас бууж ирэхэд те бүгд ингээд алга ташаад баяр хүргэж байгаа. За энэ бол мэдээж Эйгонд зориулж бол те бяцхан хүүд бол зориулж баяр хүргэж байгаа. За хэдүүлээ энэ дээр ирсэн зочдын тухай ярив. За энэ дээр болохоор хамгийн за энэ дээр харагдаж байгаа нь Ланнистер бол харагдаж байна. За ихэр Ланнистер байгаа ш те. За ихэр Ланнистер ах нь бол Джейсон Ланнистер. Тэгээ дүүг нь бол Тайлон Ланнистер гэж байгаа. За ах нь бол мэдээж Кастерли Рок зохионы эзэнээр суусан. Дүү нь бол уул нь бол Корлесийн далайн юуны одоо далайн флотын хариуцагчийн туслах хийдэг баха. Тийм тэгэж санагдаж байна. Тайлон гэсэн үг. За ихэр хоёр Ланнистер санагдаж байна. За тэгээд нэгэнтээ
ярьсных. За тэгээд энэ ихэр хоёр Lannister-ийн дүрд тоглож байгаа жүжигчин маань болохоор Joffrey Hall гэдэг жүжигчин байгаа. За энэ жүжигчин маань та хэрэг санаж байгаа бол одоо Game of Thrones-ы 1-р бүлгийн 1-р анги дээр одоо нэг Hugh гэдэг нэг хүлэгт баатрын дүрд хальт гарч ирдэг тоглолдог жүжигчин маань одоо яг энэ дүр дээр Lannister-ийн дүрдэл тоглож байгаа. Та дээр эргээд харах юм бол ингээд яг ингээд хүлэгт баатар тэмцээний үед ингээд алхаараа юм хэмжээд ингээд хэмжээ явжсэн 60-аас нэг цэрэг ирдэ штэ тэгсэн чи яасан гэдэг уурлаад байдаг. За тэр жүжигчин маань яг энэ дээр бол Lannister-ийн дүрийг бол дахин бүтээсэн байна. За тэгээд энэ хоёр Lannister-ууд маань ингээ ирсэн байна. Энэ дээр л байж байна. За дараагийн өртөж байгаа дүр болохоор Lyanna Strong-ийн гэр бүл бол харагдаж байна. За тэр бол мэдээж хоёр хүүтэй. За эхний хүүг нь Harwin Strong, хоёр дахь нь болохоор Lyris Strong гэдэг байгаа. За Harwin Strong нь болохоор яс бутлагч гэдэг хочтой. Тэгээд одоо яг энэ цаг үедээ бол хамгийн хүчрхэг хүлэг баатар гэдгээр бол одоо юм алдартай. Тэгээд оны ясыг ингээд бяцалдаг маш хүчрхэг тийм юу бол байгаа. Маш хүчрхэг бол тийм одоо баатар ир байгаа. Дүү нь болохоор Lyris буюу одоо юм хөл муутай. Нэг хөл нь ингээд юм дайли жоохон саажилттай. Тэгээд хөл муутай тийм даруухан дөлгөөн дүү. Тэгтээ мэдээж маш хурц одоо тийм үзэл бодолтой хүн бол байгаа. Мэдээж дараагийн ангиуд дээр бол Lyris бол маш бас гол дүр үзлээд явах болно. За тэгээд тийм байна. За тэгээд ерөнхийдөө бол одоо ингээд Lyris нь айлын хоёр дахь хүү учраас яаж байгаа гэхээр эд хөрөнгө одоо харын хаалт малыг бол одоо өгүүлж авахгүй нь ойлгомжтой. За тэгээд бас яаж байгаа гэхээр одоо ингээл яг дараагийн сцен дээр гарч байгаа ш тийм ээ. Эмэгтэйчүүд дундаа ороо суугаад би суучихгүй гэл ингээл те ийм зөөлхөн чимээгүй тэгсэн мөртлөө бүх хүмүүсийн яриаг ингээд сонсоод явж идэг тийм их айхтар одоо ер нь бол тийм дүр байгаа. Ер нь баг Otto Hightower-ийн хоёр дахь дүр гэж хэлсэн ч ер нь болох үе хэмжээний тийм дүр байгаа. За тэгээд дүрс сэлжээд Rhaenyra ингээд баха эмэгтэйчүүд дунд орж ирсэн. За мэдээж Alicent бас хатан тий Alicent хатан бас суудсан байгаа. За тэгээд тэр хоёрын яриа. За тэгээд тэр ингээд юм ярьжсэн чинь одоо тий нэг Stepstone дээр болж байгаа тулааны тухай юм ярьж байгаа, дайнд оролцож байгаа тухай гэж ярьсан. За тэгээд тэн дээр болохоор юу ярьж байгаа гэхээр тэнд яг ингээ өнгөцгөө харах юм бол ингээд манай Rhaenyra ингээд уурлаад гараа авж байгаа. Тэдэнтэй ойлголцож чадахгүй болоод уурлаа гараа авж байгаа юм шиг дүр зураг байгаа юм шиг боловч өгтөө бол тэнд байгаа одоо хаттууд хүртэл яаж байгаа гэхээр Viserys хааны хүртэл одоо доромжлох тий Viserys хааны хадайнд оролцоогүй яагаад оролцоогүй Viserys хаан ч угаасаа мууштай гэдэг тиймэрхүү өнгө аястай зүйлийг ер нь бол ярьж байгаа. Viserys хааныг басамжилж байгаа. За тэгээ түүний дүүг тэгээ демоныг басамжилж байгаа. Тиймэрхүү яриаг бол хийж байгаа. Тиймэрхүү өнгө аястай байгаа гэсэн. Тэрэнд Rhaenyra бол мэдээж дургуутж байгаа. Учир нь энэ бол болохгүй. Хааныхаа эсрэг бол ингэж ийм зүйлээ ярьж бол үнэхээр болохгүй. Гэхдээ энэ хүмүүс ярьж байгаа гэдэг бол эдгээр одоо хэрэг даварсан хэрэг одоо дээрэнгүү байгааг бол ингэж харуулж байгаа гэсэн. За тэгээд бас нэг зүйл нь болохоор яг энэ ярианд Alicent болохоор чимээгүй тэдний талд зогсож байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ бол яг өнгөцгөө юм шиг боловч одоо нөгөө талдаа Alicent ч гэсэн бас яг Viserys-ийн эсрэг талд байгаа юм шиг тийм хэсгийг бол харуулж өгч байна. За ингээд Rhaenyra уурлаад өргөнөөс гараа авж байгаа тийм ээ. Тэр эмэгтэйчүүдтэй хамт суухгүйгээд уураад өрөө гараа авж байгаа. Тэгээ гараад ирсэн чинь Jason Lannister-тэй бол таардаг. За тэгээд тэр хоёрын яриа авж байгаа. За тэгээд өндөр гэ. За тэгээд Casterly Rock гэдэг зохионы тухай ярьж байгаа. За тэгээд энэ зохион уул нь бол заяа. Casterly Rock гэдэг зохион болохоор маш юм өндөр том юм хадан дээр баригдсан. Тэгээд тэр бараг ингээ хадан дотроо бараг ингээ ордонтой заяа. Хэрвээ номон дээр бол бүр яг тэгэр төсөөлөгдөхөр. За ингээ хадан дотроо ингээ цайз нь хадтаа ингээ бэхлэгдсэн. Бараг хадыг цайз болгосон ч гэмээр юм уу те. Тэгээд дээр нь ингээ цайз байдаг. Тэгээд бүр тэр одоо хойд wall хан байгаа шүү дээ. Одоо хойд нутагт байгаа хан. Тэр ханаас ч өндөр гэж байгаа байхгүй. Бүр нь бараг хамгийн өндөр тийм цохио байгаа. Тэгээд маш өндөр, маш гоё үзэсгэлэнтэй тийм одоо том цайз бол байдаг. Харин Game of Thrones дээр бол дүрслэхтэй жоохон надад бол жоохон мяа дүрслэлсэн шиг харагдав. Тэр өндөр нэрнээсээ харуулаагүй, сүрлэгийг харуулаагүй. Яг энэ сцен дээр бол ингээд манай Jason Lannister бол ярьж байгаа шүү дээ. Ийм өндөр гоёмсэг юмутайгаа. Одоо цайз байгаа гэх. Тэгээд ерөнхий ярьж байгаа. За тэгээ энэ хоёрын ярианаас яг юу ойлгодог вэ гэхлээр их юм байгаа. Энэ хоёрын ярианаас Rhaenyra гүнж одоо
Lannister-тай ер нь суух юм биш үү гэдэг тийм зүйлийг ойлгож авна тий. Тэгээд өөрийгөө нөрөхөдөө хүнтэй суулгах гэж байна гэдэг зүйлийг ойлгож аваа. За ингээд тухайн өргөөнд ороод Рейнера аавтайгаа муудалцснаа. За тэгээд намайг та одоо хүнд зарах гэж байна, өгөх гэж байна, тий хүнтэй суулгах гэж байна. Би Lannister-тай суухгүй байсан гэдэг тиймэрхүү зүйлүүдийг гэж ярьж байгаа бол ярьж байна. За тэгээ Рейнера уурлаад морь унаад гараад явна. За Кристен Кол Баатар тий мэдээж Рейнерийг сонгосон үлэгт Баатар Рейнерийг хамгаалахын тулд мэдээж явах бол ястаа араас нь явж байгаа. За ингээд энэ хоёр ойроо яваад гэж байгаамаа. За тэгээ үүний дараа юу болж байгаа гэхээр Viserys Otto хоёрын яриа болно. Viserys болохоор одоо за ингээд манай одоо ан хийж байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ ингээ бууг харагдсан байна гэх. Тэгээ ямар бууг гэсэн цагаан юм бууг харагдсан байна. Тэгээ энэ цагаан бууг нь юу вэ гэхээр энэ одоо хааныг жинхэнэ хааныг бол бэлэгдэж байгаа юм аа тий. Тэгээ Targaryenчууд одоо энэ төвд ирэхээс өмнө цагаан бууг бол хааны бэлэг тэмдэг байсан юм аа. За тэгээд ерөнхийдөө яасан бэ гэхээр одоо энэ бууг бол байна. Тэгэхээр энэ бууг одоо үзэгдэн гэдэг чинь бол одоо ерөөсөө хааныг одоо төлөөлж байгаа юм аа тий. Ялангуяа одоо энэ Aegon тий 2 дугаар Aegon тэр жаахан хүү эрэгтэй хүүг хэлж байгаа шүү дээ. Тэр 2 дугаар хүүгийн төрсөн өдөр нэгээ тохиож байгаа. Тэгээ энэ хүүгийг ингээд өцөдөр тэмдэглэж байгаа тий. Яг энэ цаг үед ингэж тохирно гэдэг чинь бол маш их бэлэгшээж байгаа тийм сах уу юм байна гэдэг энэ сэдвийг ярьж байгаа. Хааны чихэн шивнэж байгаа гэсэн. За тэгээд энэ хүү яриа өнгөрсний дараа одоо хаан Lannister тий хаан дээр бол хурж ирж байна. Тэгээд Jason Lannister хаанд хурж ирж байна. Тэгээ ийм жаадаг байдаг шүү дээ. Алтан жаадаг. Та энэгээр л бугаа аль шоо гэдэг ингээд байгаа. За тэгээд үүний дараа таны хүү. За тэгээд Jason Lannister мэдээж нэг буруу юм ярьж байгаа тийм ээ. Тэр болохоор өв залгамжлалын тухай тэгээд магадгүй Aegon тэгээд тэр бяцхан хүү хаан ширэн суух баха гэдэг талаар ингээд ярьж байгаа. Тийм хэсэг болох ингээд гараад байгаа. За тэгээ хаан мэдээж уурлан чи юу яриад байгаа юм. Чи яахлаарэ гэдэг ингээд. Тэгэхээр энэ хэсэг нь одоо Роберт Baratheon нөгөө нэг яадаг штэ. Нөгөө өөрийнхөө аягч Lannister хүүг шоглоод ингээд яагаад гэдэг штэ те. Дэглээд байдаг штэ. Яг тэр сценийг бол ер нь бол харуулж байгаа юм шиг надад санагдсан. Тэр дэх төсцөө сцен шиг бол ер нь бол санагдсан. За ингээд үүний дараа за тэгээд үүний дараа Otto хаан хоёр дахин ярилцсан. За тэгээд хүмүүс ингээд тэгээд Lannister болохоор та охиноо надад өгчгөө л гэдэг ингээд сонирхолтой яриад байгаа тий. Охиноо надад өгчгөө би бол ингээд таны охины хамгаална гэдгсэн чи лууг хамгаалдаг хийх тий. Би таны лууг үржүүлж өгсөн чи луутай юм уу гэдэг. За ерөнхийдөө Lannister-ийн хувьд болохоор яг энэ Targaryen-чуудаа суух гэж оролдлого нь энэ удаагийнч биш өмнө ч гэсэн бас түүхэндээ хэд нэг удааха бас одоо Targaryen-чуудаа суух гэж оролцсон. За энэ ерөөсө Targaryen-чуудаа суух гэдэг зорилго нь юу гэхээр луутай л болохыг хүсэж байгаа гэсэн. Тэгээ хэрвээ Lannister луутай болчих юм бол хаан ширэн суух боломжтой. Ер нь аль ч овог луутай болчих юм бол хаан ширэн суух боломжтой. Хүчрхэг болж байгаа гэсэн үг. Тийм ч учраас охтуудыг гуйж байгаа. Тэгээ охтууд нь гэдэг нь бүгд луутай гэсэн үг байгаа. Тэгээд ингээ луу эзэмших боломжийг бол хайж байгаа л гэсэн үг байхгүй. За тэгээд үүн дээр болохоор тэгээд ингээд натаа охиноо суулгах чаачаа гэж гуйж байгаа гэсэн. За тэгээд яг энэ яриан дээр Otto хай тавар орж ирээд нэг саналыг хэлэн. Тэр болохоор өөрийнх нь одоо хүү Aegon ба шүү дээ төршөд тэмдэглэж байгаа Aegon-ыг Rhaenyra-та суулгах талаар бол мэдээж ярьж байгаа. За тэгээд одоо ахтай хоёрыг суулгах гэдэг шүү дээ. Эцэг нэгтэй их өөртөө ахтай хоёрыг л хоорондоо суулгах шүү дээ. За тэгээд Aegon ч 3 настай 2 настай л байгаа. 3 настай байгаа. 2 настай ч лөө. Тэгээд Rhaenyra ч одоо 17 настай гэж 17 насны зөрүүтэй. Тэгтээ яг хэдүүлээ ингээд насны одоо ингээд бож байгаа юм боловч яг ухта хин Alicent Viserys хаан хоёрын хооронд бас буйнээс ч их ялгаа байгаа. Бараг 20 насны илүү зүрх байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэг амар ялгаа биш. За тэгээ Otto-гийн хувьд бол ийм санал тавьж байгаа. Гэхдээ энэ Otto бол хаанд үнэнчтэй ч юм уу хааныг боцсондоо ч юм ийм санал тавьж байгаа бол биш. Энэ яаж байгаа гэхээр өөр овогт эрх мэдэл очих үедээ хаан ширэнд очих үедээ тий гэдэг ийм айдсаас болж л өөрийнхөө эрх ашиг бодож ийм саналыг бол тавьж байгаа гэсэн. Тэгээ Viserys хаан чи юу яриад байгаа юм бэ гэдэг. За тэгээд үүний дараа Harwin Strong хаан дээр айлчлан тийм ээ. Тэгсэн чинь за тэгээ би үз залгамжлалын талаар нэг зүйл ярих уу гэтгсэн чинь хаан чи өөрийнхөө тий хүүг тий өөрийнхөө том хүүг надад яах гэж байна уу? Өгөх гэж байна уу? Тий одоо миний том хүүтэй тий Harwin Strong-тэй яачих суулгачих гэж ярих гэж байна уу? Тий жохно яс ботлогч ингээд ярих гэж байна гэсэн чинь Harwin Strong намайг ингээ үнэлж байгаад бол маш их баярлаа тий. Тэгтээ
яаж байгаа гэхээр үнэлж байгаад баярлаа. Тэгтээ би тэхгүй байдаг. Танд бол хамгийн боломжтой хувилбар юу вэ гэхээр Валериан Карлос Валерианы том хүүтэй суулгаа гэдэг юм гэж байгаа. За тэр том хүүг нь Ленор Валериан гэдэг. Түүний эгч нь болохоор Лена Валериан шүү дээ, тий. Ягаад нөгөө нэг 12 настай өмнөх 1-р ангид гарч ирдэг. Биш 2-р ангид гарч ирдэг 12 настай охин шүү дээ. Тэр охин ч юм баггүй. Тэгээ эгчтэй суугч байгаа болсон. Тэгэхээр одоо өөрийнхөө охиныг түүний хүү Ленор Валериантай суулгачгаа гэдэг бол ингээ саналыг бол хэлж байгаа. За тэгээд тэгсэн чинь хаан бас бодов штэ тий. Энэ бол яг өмнөх нөхцөл өрөөсөө огш өөрчлөгдөөгүй. Гэхдээ Карлос Валериан хоёрын харилцаа бол мэдээж ан цав гарсан. Тэгэхээр одоо энэ ан цав ерөөсөө нөхөөгүй байгаа. Тийм учраас та одоо нөхөх хэрэгтэй байна гэдэг юм саналыг бол хэлж байгаа. За тэгээ Висерис хаан ингээд өргөнөөс гараа явж байгаа. За хэдүүлээ дараагийн эсэд нөхөөс Висерис хааны тухай. За Висерис хаан бол яг энэ улс төрийн политиклийн энэ асуудлаас өмнөхөр залхаад байгаа. Тэгээ маш их ядарч байгаа. Тэгээд хоёрдугаарт би нь бас маш их муудаж байгаа. За ирээд илүү дараагийн сцен дээр гарна. Гэхдээ тэрийг нарийн доо ярихгүй явчих. Хааны ингээ 2 хуруу бол байхгүй болсон. Тасцсан байгаа. Тэгэхээр ягаад тэгэхээр хурууноос идэхгүй байгаа гэсэн. Өвчнүүд нэрс идэхгүй тэгэл тэрийг ингээ таслаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бараг л одоо чихрийн шижиг өвчин ч юм уу те одоо гэхээр бараг тиймэрхүү өвчнөд. Гэхдээ би бол хувьдаа энийг бол юу гэж хувьдаа боддог гэхээр яг мэдээж хаан ширээ бол хааныг бол мэдээж үүсгэж байгаа нь үнэн. Хоёрдугаарт бол яг би Ото Хайтауэр болон одоо мистер буюу эмчнэр одоо эмч гэж нэрлэжсэн мистер эмчнэр нь хааныг бас хорлоод байгаа болов гэж бол бодоод байна. Тэгээ хааныг баг ингээд өхүүлэх юм хийгээд байна. Өвчнө эдгээлэхгүй те байна уу гэж би бол хардаад байгаа. За үүнийг бол хийж байгаагаар мэдээж Ото Хайтауэр бол хийж байгаа гэж надад бол ийм хардлага байна. За тэгээд хаан бол маш их ядарч байгаа. Энэ бүх улс төрийн асуудал энэ бүх зүйлээс ядарч байгаа. Тэгээд хаанд бас нэг үүссэн зүйл юу вэ гэхээр хаан эргэлзэж эхэлж байгаа. Тэгээд хаан эргэлзэж байгаа. Тэгээд юунд вэ гэхээр би Ренераг хаан шин одоо өв залгуулаад тавилсан буруу байсан юм шүү. Тэ? Тэгэн гутаа дээрэс нь Ото Хайтауэр өөрийг нь юу гэж хатгаад байгаа гэхээр нөгөө бууга ирж байгаа. Тэ цагаан бууга ирж байгаа. Энэ Эгонд ирж байгаа. Тэгэхээр хоёрт хүү төрцөн. Тэгээд хоёрт хүүн төрцөн байгаа тийм ээ. Тэгээд ингээд нийтээрээ масаараа ингээд тийм ээ хүүг нь хөлөөнд шөөрөөд өгдөг. Одоо хүүг л хаан ширэн суух хэрэгтэй гэдэг юм яриа гарцсан. За бүгд л тийм юм зүйл яриад. Ингээд дээрээс нь Ланнистер ч ирж яриад. Ингээд мань хүн энэ дотроо ингээд буглаад байгаа тэр зүйлээс стресстэй дэлбэрэх гээд байгаа л гэсэн юм ер нь бол. Тэгээ хамгийн том асуудал нь юу гэхээр өөрт нь Ренераг сонгосон буруу байсан юм биш үү гэдэг юм эргэлзээ бол бий болсон. За энэ эргэлзээ яагаад бий болсон бэ гэдэг дээр хэдүүлээ нэг сцений дараа эргээд яриа гэж бодож байна. За тэгээд дүрс шилжээд Ренера ой модонд сууж байгаа. Кристен Кол Баатартай хамт. За тэгсэн чинь тэр хоёр лөө гахаа дайрна. Тэгээд Ренера гахааг ингэж одоо хутгалж байгаа хэсэг бол гарч байгаа. Хутгалж алж байгаа хэсэг бол гарч байгаа. Энэ дээр маш их бухимдлаа дотор байсан тэр бүх бухимдлыг бол гаргаж байгаа. Тэгээд хэдүүлээ жоохон урагшаа явах юм бол юун дотор нөгөө сүүх тэргийн дотор өглөө иржсэн шүү дээ. Ренера, Алессан тэр гурав хамт суугаа иржсэн. Тэгсэн чин хаан гэ чи ягаад амд доктор үгүй гэсэн Ренера гахааны үхэж байгаа чимээ нь яг нялах хөвгт уйлж байгаа юм шиг сонсогддгоо. Тийм учраас би дургу гэж хэлж байгаа шүү дээ тийм ээ. За тэгсэн чин одоо яг энэ сцен дээр гахаа орилж байгаа. Тэгээ Ренера ингээд хамаг уураараа гахаа ингээд хутгалж байгаа хэсэг гарч байгаа. Тэгэхээр магадгүй Ренерагийн дотор байгаа хүсэл юу гэхээр магадгүй өөрийнхөө одоо их өөртөө дүү байгаа шүү дээ. Эгоныг магадгүй тэр алж байгаа. Эгоныг алахыг хүсэж байгаа тэр хүслээ тэр гахаан дээр гаргасан болов гэдэг юм таамаг бол байгаа шүү. За энэ хоёрын сцен дэр тийм уялдаатай болов гэж би бол бодож байна. За тэгээд ингээд дүрс шилжээд Ренера бол ингээд гахааг алж байгаа. За тэгээд үүний дараа Висерис хаан галын өмнө зогсож байгаа. Тэгээд түүний хатан Алессан тэр хоёр ярилцж байгаа. Тэгээд Висерис нөгөө зүүдний тухай ярьж байгаа байхгүй. Зөвнөгч байдлын тухай. За тэгээд Алессан бол эндээ сайн ойлгохгүй байгаа. Висерис бол маш чухал зүйл. Ягаад тэгэхээр одоо таргаранчтай өвөг эцэг чинь тэм шүү дээ тий. Дэна гэдэг л одоо эмхтэй зөвгнөлийн зүүдлээд тэгээд Валерийн ТV-г бол Сүнжина гэдгийг бол зүүдлээд тэгээд одоо Dragon Stone-д хурж ирээд тэгээ аим аварсан. Тэгээ юунаас хойш ийм үе цаг үе дээр ийм зүүдлэгч нар байсан тийм ээ. Тэгээд Демон бол одоо Висерис хаан бол зүүдэлсэн тийм ээ. Одоо Эгоны титэмтэй хүү байсан. Тэгээ тэр хүү бол одоо хожим ингээд
бидний тэр амьд өвхлөөс бол аварна гэдэг тэрэнд итгэсэн. Тийм учраас надаас хүү гарна гэдэгт итгэсэн. Тэгээ тэр итгэлээсээ болж эхнэрээ алсан тийм ээ. Эхнэрээсээ хүү шааж агаад алсан. Тэгээ охинтой болсон. Тэгээ охиндоо итгээд тэгээ охиндоо одоо бүх хаан ширийг өгсөн. Гэтэл араас нь хүү төрсөн. Эгон гэдэг. Тэгээ яаж Эгон гэдэг нэр өгсөн. Тэгээ хүү төрсөн. За тэгээд Висериус бол ерөнхийдөө бол эргэлзэж эхэлж байгаа гэсэн. Миний нөгөө зүүдлээд байсан хүү чинь энэ юм биш үү те. Ингээ чамаас хүү төрчлөө. Тэгээд тэгтэл би Ренерад итгээд ингээ хаан ширийг өгчөөд байдаг. Тэгээ энэ хоёрын хооронд ингээ мань хүн гаццсан те. Эргэлзээд байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо ингээд Эгон тэр зөвнлийн хүн болохоор одоо энэ Эгон 2 дугаар Эгон юм биш үү гэдэг дээр бол мань хүн ингээд эхэлдэг. За тэгээ яг энэ зүйлд нь бас нөлөөлж байгаа хүн хин бэ гэхээр мэдээж Отто Хайтауэр бол маш амар нөлөөлж байгаа тий. За тэгэл тэр цагаан буу хэрэг яг тэр зөвнлийн хүн мөн бол тийм ээ тэр цагаан бууг бол одоо баригдаа тэр цагаан одоо тэр буугын нэрийг бол цагаан зүрхт гэж нэрлэдэг. Тэгээ тэр бууг ингээ баригдан тий. Тэр бууг ингээ үзэгдсэн байна. Тэгэхээр энэ бараг таны дээр яриад байгаа зөвнлийн хүн муу юм биш үү гэдэг тиймэрхүү гэдэг зүйлийг бол ерөөхдөө ингээ ярьж байгаа хэрэг. Тэгэхээр мань хүн Висериус хаан ингээ маш их эргэлзээний дундал байгаад байгаа гэсэн. Ерөөсөө Ренерийг сонгосондоо буруу байсан юм шүү гэдэг дээр. За ингээд маргааш өглөө нь боллоо. За ингээ энэ бүх эргэлзээг тайлсан нэг зүйл болж байгаа гэсэн. Тэр нь болохоор маргааш өглөө боллоо. Бууг баригдсан. Тэгсэн чинь бууг нь нөгөө цагаан зүсмийн бууг бол биш байж таарсан. Нөгөө цагаан зүрхт гэдэг тэр нөгөө хаан бууг нь бол биш байж таарсан. Зүгээр энгийн бууг байж таарсан. За Висериус хаан тэгээ очиод ингээ алж байгаа тэ цэргүүд нь таарсан. Тэгэхээр нэг талдаа бол яг Висериус хааныг одоо ихээр тэр дайчин хүн биш вэ гэдгийг харуулж байгаа. Энэ нэг талдаа. Нэгдүгээр сонголт нь. Хоёрдугаар сонголт нь юу гэж байгаа гэхээр Ланнистер ингээ жад өгж байгаа. Тэ. Тэгээд бууг бол хааны төлөөлдөг байсан шүү дээ гэж ярьж байгаа зү. Тэ. Бууг бол хааны төлөөлдөг байсан гэж ярьж байгаа. Тэгвэл Ланнистер жад өгөөд буугыг алуулж байгаа гэсэн. Тэгэхээр хожим Ланнистерүүд хаан ширэнд суудаг шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр сцен болохоор магадгүй энэ Робертыг зөвгөнж байгаа юм шиг тий. Роберт өгч байгаа. Ланнистерүүд Робертыг ер нь алсан шүү дээ. Тэ хор өгөөд алдсан шүү дээ тий. Тэгэхээр яг тэр хэсгийг бол зөвгөнж байгаа харуулж байгаа хэсэг шиг байна. За тэгээд хожим болохоор юу гэж байгаа гэхээр бас Таргариенчууд Ланнистерүүдийг бол бас устгасан тийм ээ. Тийм учраас ингээ энэ хоёр зүйлийг ингээ харуулж байгаа сцен шиг бол ер нь санагцсан. За тэгээ бууг ингээд алж байгаа. За тэгээ үүний дараа яаж байгаа гэхээр Ренерэг унж дүрс шилжээд Ренерэг унж нөгөө уулан дээр зогсож байсан чинь нөгөө цагаан зүрхт гэдэг цагаан зүсний хаан бууг маань Ренерэ дээр хурж ирдэг. За тэгээд хин Кристиан ингээд илдээ суугасан чинь Ренерэ хэрэггүй гэдэг. За тэгээд за энэ дээр яг энэ сценд тухайд л жоох ярилцаж бодож байна. За миний бодлоор бол нэгдүгээр болохоор хэрэг Ренерэ улс төрөд талаасаа бодсон бол энэ цагаан зүсийн буугийг барьж аваад алах хэрэгтэй байсан. Тэгээ алаад тэгээд бусад үзүүлэх юм бол Ренерэ чинь сонгогдсон хүн юм байна штэ гэж бусад хүмүүсээр нь итгэх байсан. За тэгтэл Ренерэ тэгээгүй. Тэгэхээр энэ үйлдэл нь юу вэ гэхэлэр мань хүн хаан ширээг угаасаа анханасаа хүсээгүй. Тэ өөрт нь хүсээгүй гэхдээ маш том эрх мэдэл одоо ийм зүйлд бол орцоо одоо ийм хариуцлагыг бол хүлээсэн баг гэдгийг харуулж байна. Тэгээ хоёрдугаарт бол яаж байгаа гэхээр хаан ширээн цуух жинхэнэ хаан ширээн эзэн Ренерэ мөн юм а гэдгийг одоо энэ хүү цагаан буугаар илэрхийлж өгч байгаа. Энэ ангийн турш маш их эргэлзээ явагдаж байгаа тий. Ренерэ яг муу юм уу? Ренерэ яг энэ одоо тий хаан ширээн цуух хүн яг муу юм уу гэдгийг мөн биш гэдгийг тэл ингээ хараад ингээ ярьсан ч энэ ангийн турш маш их эргэлзээ явж байгаа. Гэхдээ энэ ангийн төгсгөл юу гэхээр цагаан буугаар энэ бол одоо зөв ёсны хатан хаан бол муу юм а гэдгийг илэрхийлсэн мэд санагцсан. За би энэ батарейг солиод түр үйж байгаа. За тэгээд дүрс маань шилжээд Отто болон Алисанд хоёрын яриан дээр ирж байгаа. За ингээ хааны ордонд ирсэн баг. За энэ дээр хэдүүлээ. За энэ хоёрын яриа бол яг ингээд ойлгомжтой те хинж үтсэн ингээд одоо хааныг бол ятаг матаг гэдэг Отто хайт ирж байгаа. За тэгээ ерөнхийдөө бол одоо энэ бүх зүйлийн ард маш их хувилдаан болж байгаа. За тэгээ энэ хувилдааныг хэн бий болгож байгаа гэхээр Отто Хайтауэр бол одоо энэ хувилдаан бол хийж байгаа гэсэн. За нэгдүгээр хувилдаан. Ерөнхийдөө Алисантыг бол мэдээж хаантаа суулгах гэж байгаа тийм ээ. Өөрийнхөө овгийн хүмүүсийг хаантаа суулгах. Хоёрдугаарт болохоор мань хүн болохоор Эгон гэдэг нэрийг ш тэ. Одоо хүүд нь Эгон гэдэг нэрийг бол би Отто Хайтауэрын ятгалгаар өгсөн болов уу гэж бодож байна. За гуравдугаар хувилдаан бол одоо ард түмэн бусад ноёдуудад Эгон бол хаан ширээн суух ёстой хууль ёсны залгамжлагч юм аа. Тэгэхээр Ренерэг бол битгий хүлээн зөвшөөрөө гэдэг яриаг одоо ятгалгыг
Тэгээ ийм аман яриа ховж энэ бүх зүйлийг Оото хай тавар мэдээж гаргасан болов. За ингээд нийт одоо ноёдууд, хаадууд бүгд яаж байгаа гэхээр энэ хүү одоо 2 дугаар хүү буюу Эгон 2 дугаар Эгон Таргариеныг бол хаан ширээнд суух өв залгамжлагч мөн гэдэг тал дээр бол ярилцаж бас итгэж эхэлж байгаа гэсэн үг. За тэгээ 3 дахь зүйл нь яг энэ бол хувилдаангүй. Гэхдээ одоо яг энэ юуны хэмжээнд бол одоо яг энэ цаг үеийн энэ нөхцөл байдлын хувьд бол ерөнхийдөө эрэхтэй одоо хүүгүүдийг бол илүү хаан ширээнд суух талыг бол дэмждэг. Тэгээ Висерис хаан өөрөө ч гэсэн тэгсэн шүү дээ, тий. Уул нь хууль ясны дагуу түүний Ренис гүнж бол хаан ширээнд суух ёстой байтал Висерис хааныг суулгасан. Учир нь тэр эрэхтэй учраас гэдэг ийм ялгаа бол гарч ирж байгаа. За тэгээд ингээд тэгээ ярианы төгсгөлд бол мэдээж тэр хоёр хааныг бол ятга Алесентиг бол одоо хааныг бол ятга гэдэг зүйлийг хэлж байгаа. За үүний дараа Алесент Отто биш Алесент хаан хоёрны хоорондын яриа болж байна. За ярианы төгсгөлд бол мэдээж Демонд бол тусал гэдэг тийм зүйлийг бол мэдээж ярьж байгаа тийм ээ гэдэг зүйлийг бол ярьж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж хаанд нөлөөлж байгаагийн хамгийн эхлэл үеийг бол ингээ харуулж байна тийм хаанд хэрхэн нөлөөлж байгаа гэдгийг бол ингээ харуулж байна. За ингээд за тэгээд маргааш өглөө нь бол одоо хаан Ренерэ хоёрын яриа болно. За тэгээд тэр хоёр ямартаач ингээд ярианд бол ойлголцолтой хүрэн тэгээ хаан ямартаач дотроо нэг зүйлийг шийдсэн байгаагаа хэлж байгаа. Яасан бэ гэхээр за ямартаач 2 дугаар Эгон түүний өдөр эрэгтэй хүүхэд нь бол тэр зөвгөнлийн хүү бол биш юм гэдэгт мань итгэсэн байгаа. Тэг яасан гэхээр хэрвээ хаанд цагаан буг тийм ээ таарч үнэхээр яг тэр зөвгөнлийн дагуу тэр цагаан буг хэрвээ хаанд таарч хаан тэрийг алсан бол магадгүй Эгоныг сонгох байсан баг. Гэтэл тэр буг бол таараагүй. Тийм учраас хаан бол яаж байгаа гэхээр Ренераг би чамайг өв залгамжлаараа сонгосон хിവэрэ байна гэдгээ бол ерөнхийдөө илэрхийлж байгаа гэсэн. Тэгэхээр хаан дотроо ямартаа шийдвэрээ гаргасан, шийдвэр огт өөрчлөөгүй байна гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд Ренераг нөхрөө бол өөрөө сонгоо гэдэг дээр бол санал өгöd. За ингээд дүрс сэлжээд Stepstone дээр очино. За ингээд энэ хугацаанд Valerius тэг Corlys Valerian айран бол ялагдж байгаа. Тэгээ Daemon-оор одоо ягаад өдөрдөөд бол ялагдж байна гэж байгаа. За тэгээ энэ дээр болохоор 3 дүрэл харагдаж байгаа тийм ээ. Түүний дүү Corlys Valerian-ийн дүү бол хэн Valerian бил одоо нэр март sorry харагдаж байгаа. За тэгээ Lionel тэг түүний хүү Lionel юу Valerian бол харагдаж байна. Тэгээ Lionel Valerian болохоор Sismok гэдэг ийм луу ундаг, цагаан цайвар өнгийн луу ундаг. За тэгээ ийм хуугаа. За тэгээд энэ дайнд бол ялагдаж байна. Тэгээ ингээ хаана тусламж хүссэн гэдэг. За тэгээ Daemon хурж ирсэн. За тэгээд одоо Lionel Valerian бол нэг юу яаж байгаа ш тэ төлөө гаргаж ш тэ нэг хүний өгөөш болгоод өгье. Тэгээд ингээ гаргаж ирээ гэдэг ийм төлөө ярьжсэн чинь Daemon ирлээ, хаанаас захиа ирлээ. За тэгээд Daemon ууралж байгаа тийм ээ. Ингээд одоо энэ одоо нэг өөр хэлэх юм бол юу гэдэг ахаараа бахархуулах байсан зүйл л тэ. Ер нь би бол тэгж боддог юм. Ахаараа бахархуулах байсан зүйл. Тэгтэл тэгж чадахгүй ах нь энэ дайнд нь оролцож байгаа болохоор өөртөө доромжлол мэт санагдаж байгаа баг. Тэгэл мань хүмүүс маш их ууралж байгаа. За тэгээд ингээд дайны сцен тэгээд Daemon ингээд яаж магаад тэгээд ингээ өөрийгөө өгөөш болгоод ороо тэгээд энэ хитэр хэд ингээд юу ялж байгаагаар ингээд усчихаа. За тэгээд дайны тох яг болсон процессын талаар нарийн яриад бол яах вэ? За тэгээд хэдүүлээ энэ дээр бол Sismok гэдэг лууг бол ер нь харлаа тийм ээ. Маш гоё цагаан цайвар өнгийн маш гоё луу бол байна. За ингээд ерөнхийдөө Daemon Драхар гэдэг нөхөр шүү дээ. Одоо хавчаар хоолойч Драхар гэдэг нөхрийг голоор ингээд тастаа хийцгаа хэвээр амар тий. Уул нь яг энэ хоёрын тулааныг харуулсан бол маш гоё хасан болов гэж бодсон. Гэхдээ харуулаагүй. Тэгээ голоор нь тастаа хийцэн. Тэгээ түүний цус нь ингээд бүр ингээд будагдсан байгааз. За тэгээ энэ дээр хэдүүлээ ерөнхийдөө ингээд анги маань бол дуусч байна. Ингээд Daemon-ы ялтаар тийм ээ. Stepstone-ыг эзлээд Daemon-ы ялтаар ингээд кино бол ер нь бол дуусч байна. За хэдүүлээ төгсөлд нэг зүйл яриад дуусгах гэж бодож байна. За Daemon энэ Драхар гэдэг нөхөр юм уйман өвчтөөс тийм хайрст өвчтэй байсан тийм ээ. За тэгээд өмнөх Game of Thrones тэнгууд нэг асуудал үүсэж байгаа байхгүй. Одоо энэ Драхар гэдэг нөхрийн одоо энэ цусанд биед нь хүрсэн цусанд нь бодогдсон байвал Daemon тийм өвчтэй болох юм биш үү гэдэг. Би бас анхаа үзчихээ тэгж бодсон байхгүй. Тэгсэн чинь ийм юм байлаа. Хэдүүлээ Game of Thrones дээр хин Jorah Mormont багуугийн Jorah Mormont нөө хэнийг Tyrion-ыг баримтлаад явж байхдаа яг ийм өвчтөе хүмүүсд таардаг ш чулуутсан хүмүүс гээд Valeri тэв таардаг ш тэ. Тэгээд энэ чулуутсан хүмүүстэй таараа тэгээд гисэн чинь
Жора мормд ингээд нөгөө тухайн хүнд хүрсэн байдаг. Тэгсэн чинь ингээд өвчин тархацсан яваа шүү дээ. Хөрөх төдийд ингээд өвчин тарчдаг. Тэгэхээр магадгүй одоо энэ ийм хайрц өвчтөй хүнтэй тарах юм бол дэмон бас өвчин тусах юм биш үү гэдэг асуултын тэмдэг үүсэж байгаа байхгүй. Тэгэнгүүт ер нь болохоор ийм юм байна. За нэгдүгээр шалтгаан нь болохоор энэ чинь дотор хоёр янз юм байна. За эхнийх нь болохоор тийм тархдаг өвчин байдаг. Одоо эхнийх нь төрөл нь болохоор тархдаг, бусдад халдаадаг. Хоёр дахь төрөл нь болохоор яг тусдаг. Гэтэ бусдад халдаадаггүй. Гэтэ идэгчдэг тийм төрөл юм байна. Тэгэхээр манай дараахаар нөхрийнх болохоор идэгчдэг төрөл юм байна. Нөгөө нэг Роберт Бретиовгийн нөгөө дүү нэдэн штэ. Би нэрийг марчлаа. Нөгөө бас Робертыг өсөний дараа нөгөө King's Landing руу дайрдаг. Тэрний охин нь болохоор бас яг тийм өвчнөөс тацарны. Гэтэ идэгцэн. Тацар юм байна. Тэгэхээр ийм хоёр төрөл байдаг нэгдүгээр. За нэгдүгээр шалтгааны. Тийм учраас энэ халддаггүй төрөл нь учраас даймонд бол халдахгүй байх гэж бодож байна. Хоёр дахь төрөл нь болохоор тарьяранчууд ерөнхийдөө ингээд харах юм бол тарьяранчууд ерөнхийдөө яг нэг өвчнөөр өвчжсэн тохиолдол айгүй бага байгаа байхгүй. За яг ер нь бол яг энэ Висерис хаан бол яг өвчнөр гэхдээ өвчнөр өвчжсэн тохиолдол их бага. Ер нь өвчин тусч өвчжсэн тохиолдол их бага байгаа. Дандаа алуулдаг тий. Тэгэнгүүт тэгэхээр юу вэ гэхлээр тарьяранчууд луугийн цустай учраас энэ халдварт өвчин гэдэг юм тусах эрсдэл бага байдаг байх гэж бодож байна. Тийм ч учраас яагаад Висерис хааны хордуулж байна гэж бодоод яг олон шалтгаан байгаа. Гэхдээ бас нэг шалтгаан болохоор луугийн цустай Висерис хааны хувьд бол ингэж өвчлөл тусах юм ийм бага байх магадaltaй. Гэтэл тусаад байгаа гэдэг нь хааныг бол хордуулаад байна л гэсэн. Өдөр тутамд байнгын хордуулаад дархлааг нь унгаагаад байна л гэсэн үг байна л да. Тэгээд нөгөө төрнөөсөө би идэж чадахгүй байгаа даа гэсэн. Тэгэхээр магадгүй тэгж одоо мань хүн ийм шалтгаантай болов гэж бол ерөнхийдөө бодож байна. За тэгээд энэ 3 дугаар ангийн хувьд бол их уналттай, босолттой тий. Тэгээд эргэлзээ бий болсон. Тэгээд Ренерийн хаан ширээн суухгүй юу тий. За тэгээд эргэлзээ бий болсон. Тэгээд Отто хай тавар угаасаа тий хувилдаан зохиож байгаа гэдэг нь бол ил тод болсон. За тэгэл маш эртнээс тий одоо яг энэ цаг үеэс эхлээ тий. Энэс ч өмнөх цаг хугацаанд ингээд Ренеригийн эсрэг дайснууд ингээд бий болцсон. Ерөнхийдөө Ренерэ ганцаардах тийшээ энэ хандцсан. Тэ ингээд ийм олон үйл явдал болж байна. Тэгээ Ренеригийн талд бол ер нь ганцхан Висерис хаан л зогсож байгаа. Иймэрхүү дүр зураг хэдүүлээ бол ингээд энэ ангиас бол харж болж байна. Тэгээд Алисентийн дотор ч гэсэн бас урвах буюу одоо өөрийнхөө хүүхч гэсэн хаан ширээ суулгах тийм сонирхлын үрийг суулгачлаа гэсэн ийм анги бол болж байна. Тэгээд их олон зүйлийн суур тавигдсан иймэрхүү анги бол болж өнгөрлөө. Тэгээ хэдүүлээ 4-р сеснээрээ эргээд уулзъя. Тэгээ би энэ 7 хоногт л гэртээ байж таарах бах. Тэгээд эртлэнс баяа ажилдаа орчих واخ лу. Тэгээ ямар тач чадхаараа ангиудаа шахаад ядаж 1-р сеснэга тий сесэн 3 эхлэхээс өмнө дуусгачмаар байна. Тэгээд хичээнэ. Тэгээд та бүхэн бас орхитуулсан зүйл байвал бас гоё доор комент гоё бичээрэй. Миний орхисон зүйл байвал бичээрэй. Тэгээ нэг бүрчлэн бас ярих заримдаа яг ярьж байхдаа мартцсан байт юм. Уул нь яг энэ сценийг ингэж яриндаа гэж бодож байсан боловч яг ярих үедээ бас жоохон мартаад байдаг. Орхитуулсан тал бас харагддаг шүү. Тэгэхээр та бүхэн гоё доор гоё бичээд явал бас гоё байдаг шүү. Тэгээ бас миний бичлэгийг үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ та бүгдийн гоё комент дээр надад гоё урам өгөөд тэгээ энийг ярих улам гоё сэтлийг төрүүлээд байдаг шүү. Тэгэхээр та адил байгаа болохоор би энийг ярьж байгаа. Ер нь бол бас ярьж байгаа нэг талдаа. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд миний жоохон шарах хөдөөд аль аль хурдан дуусгах гэж яачлаа. Тэгээд хэдүүлээ 4 дугаар ангаар эргээд уулзцгаая. Түр бай. Валаар моргорс.